За бүгдээрээ сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ удаагийн бичлэгээр би та нарт уруулаа яаж натурал аргаар том болгож будах вэ гэдэг талаар хуваалцъя гэж утсан. Бас хэрэгэлсэн бүтээгдэхүүнүүдэд үзүүлэе гэж утсан юм аа. Тэгээд энэ бичлэгэн дээр миний хоолой жоохон сүйсэн байж магадгүй. Миний хоолой улам өдөр ирэх тусам жоохон сөөгöd байна. Би яг хувьдаа бол хитрхи бас том урууландаас дургу. Хитрхи хиймэл ч юм уу, хитрхи их юм ингээд шахацсан ч юм уу, тийм саслын аргаар тиймэрхүү пропорцгүй уруул харахлаар жоохон дургу. Ер нь бүх юм одоо хиймэлч бай, натуралч бай, ер нь пропорцтой байвал илүү нүдэнд гоё харагддаг гэж би боддог. Тэгээд бас энэ бичлэгэн дээр жижигхэн уруултай хүмүүсийг бас тийм муухай гэж хэлж байгаа юм ерөөсөө биш. Зүгээр хүн хүний сонирхол өөр. Би бол уруулаа баг зэрэг томсгож будах туртай. Тэгээд надтай адилхан уруулаа томсгож будаж үзье ч юм уу, эсвэл арга техник сурыг бас бүтээгдэхүүн сонирхыг гэвэл энэ бичлэгийг үзэж болно. За тэгээд хамгийн ихний арга бол энэ ямар ч үед уруулаа гоё чигтэй байлгах. Ер нь ямар ч хуурай юм арай ингэж агшиж харагддаг. Тийм болохоор чиг өгөх тусам гоё тэлж илүү том харагдана. Тэгэхээр уруулаа байнга чигтэй байлгахад чухал. Энэ миний хамгийн дуртай уруул өнгөлөгч байгаа. Энэ ямар ч өнгөхгүй. Тэгээд lip cream гэдэг энэ face shop-ийн миний уруул нь ганц аллерги өгдөггүй. Айгүй эмзэг арсанд тохиромжтой. Тэгээд олон дахин түрхээд авах шаардлагагүй. Би нэг өглөө нэг орой нэг түрхдэг. Бусад үед нэр их түрхээд байдаггүй. Дараагийн арга бол cream and contour хэрэглэж болно. За би энэ аргыг бол өдөр болгон хэрэглээд байдаггүй. Гэтээ яг гоё гоёлын будал модалтан дээр жоохон илүү extra юм хий гэж бодож байвал cream and contour-оор ингээд хүрээлээд өгч болно. Энэ нь яаж байгаа гэхээр уруулыг чи илүү гоё юм хүрээтэй харагдуулдаг, бас гоё сүүдэртэй харагдуулж, ялангуяа энэ доотлын уруулыг гоё сүүдэртэй харагдах юм бол илүү ингэж том харагддаг байгаа. Тэгэхээр cream and contour байвал та нар cream and contour-оор эхлээд ингээд уруулаа хүрээлээд үзээрэй. За дараагийн арга бол би нүүрэн дээр хэрэгэлсэн хуурай сүүдрээ юм жижигхэн уусгалтын багсан дээр аваад уруулныхаа доотл болон энэ дээдлэлд уулзарсан хэсгүүд дээрээ баг зэрэг сүүдэр тавьж өгөө. Дараа нь гараараа ч юм уу эсвэл нойтон спонжороо уусгаж өгсөн байгаа. За сүүдэрэн дээрээсээ нэмээд бас нүүрэн дээр хэрэгэлсэн хуурай гэрэлтүүлэгчээрээ яг уруулныхаа дээдлийн энэ одоо овоож гарч ирсэн хэсгүүдийг хайлайт хийгээд өгвөл гэрэл тусаад илүү бас том харагдах боломжтой. За дараагийн бүтээгдэхүүн бол би өдөр болгон ер нь уруулаа хүрээлж ээж гэрээсээ гардаг байгаа. Энэ миний сүүлийн үед хэрэглээд байгаа уруул хүрээлэгч байгаа. Энэ Charlotte Tilbury-гийн Iconic Nude гэдэг өнгө байгаа. Энэ өнгө бол үнэхээр миний уруултай хамгийн ойролцоо өнгө. Уруулаа том болгож харагдуулахын тулд уруул хүрээлэгчээ хамгийн одоо өөрийнхөө уруулны өнгөтэй хамгийн төстэй өнгөөр ингээд overline гадуурн зурвал илүү одоо натурал харагдана. Тэгэхгүй шал өөр өнгөөр ингээд эсвэл хитрхи ягаан ч юм уу өнгөөр хүрээлчихлээр илүү одоо хүн харахад одоо мэдэгдэн. Тэгэхээр яг өөрийнхөө энэ уруулны өнгөтэй илүү зохицсон байв зүгээр. Энэ өнгө бол үнэхээр яг айгүй гоё perfect гоё nude өнгө байгаа. Хитрхи ягаан биш, хитрхи бас бор биш. Ер нь уруул хүрээлэгч бор байх тусмаа илүү одоо уруулыг контрдож өгж байгаа юм шиг харагдана. Гэтэ зарим хүрээлэгч нар хитрхи бор байхлаар миний арьсанд бол зогтдоггүй. Би чинь нэг тийм бүр амар бор одоо өнгөт арьстай шиг бор биш. Ер нь жоохон цайвар талдаа болохоор энэ цайвар бор өнгөнүүд надад айгүй гоё натурал харагддаг. Тэгэхээр энэ айгүй гоё perfect өнгөлөө. Ер нь ямар ч хүнд зохихоор nude өнгө нь бас айгүй гоё. Зарим nude өнгөнүүд хитрхи ягаан, хитрхи бор, хитрхи улбар шардууд туяатай байх гэдэг. Энэ болохоор ерөөсөө ямар ч урлын будагтай гоё зохихоор өнгөлөө. За тэгээд уруулаа ингээд хүрээлчээ. Дараа нь ер нь хэрэг уруулаа том харагдуулъя гэвэл хоёр өөр өнгийн уруулын будаг хэрэглүүл илүү гоё 3D мэдрэмж төрнө. Би болохоор энэ Huda Beauty-гийн Interview гэдэг арай жоохон бор туяатай энэ будгийг илүү одоо энэ уруулынхаа гадуур хэсгээр түрхээд энэ цайвар дуу жоохон цагаан цайвар ягаан өнгөнүүдийг энэ болохоор Stila-гийн
caramel гэдэг өнгө байгаа. Энэ цайвар өнгийг яг энэ уруулынхаа гол хэсэгт илүү түрхэх юм бол одоо уруулчин нэг юм хавтгай нэг өнгө биш. Жохон ингээд сүүдэртэй илүү том хэсэг нь цайвар харагдана. Заримдаа би энэ Kylie Bear гэдэг өнгийг голтон түрхчдэг байгаа. Ер нь ямар ч хамаагүй цайвар өнгө тэгээд бараа өнгө хоёрыг хольж хэрэглэх юм бол илүү одоо уруулчин гоё том харагдана. За уруулаа бүр илүү гоё одоо том, juicy гоё чигтэй харагдуулъя гэвэл би энэ уруул өнгөлөгч түрхэж идэг байгаа. Энэ уруул өнгөлөгч биений өнгөтэй жоохон цайвар талтайгаа. Иймэрхүү уруул өнгөлөгчийг яг уруулынхаа яг энэ гол хэсэгт яг энийг өгдөглээ нуугалзарсан хэсэг яг энэ том хэсгүүдэрээ түрхээд тэгээд баг зэрэг уруулныхаа энэ хүрээн дээгүүр ингэж түрхэх юм бол ямар нэгэн зураг бичлэгэн дээр илүү гэрэл тусаад аягүй гоё том харагддаг. Миний уруул нэг иймэрхүү. За тэгээд заримдаа би уруулаа хүрээлэхдээ энэ тал руугаа илүү доош нь ингэж зурдаг байгаа. Яагаад тэгэхээр миний уруул энэ талтаа илүү махтай юм шиг. Тэгэхээр энэ талтаа ингээд дутуу юм шиг харагдаад байдаг. Зарим зураг, зарим бичлэгэн дээр. Тэгэхээр би албаар энэ талыгаа илүү доош нь ингэж татаж зурдаг байгаа. Тэгэхээр яг уруулаа яг ямар хэлбэртэйг заримдаа мэддэггүй хүмүүс бас байдаг. Би ч гэсэн мэдээгүй. Яагаад тэгэхээр толинд харахаар хүн ингээд нүрээ ингээд амар чангалж хардсан бэлээ. Тэгэхээр толинд харахтаа бүх ингээд нүрийнхээ булчин сул байлгаж агаад ингээд яг одоо энэ шиг ингээд сул байлгаж агаад зураг авах ч юм уу ингээд харах юм бол нэг аль талдаа илүү махтай байна, аль талдаа дутуу байна. Одоо энэ дээд талын уруул нь ингээд жигд биш том жижиг уруул том зэдэг штэ. Тэрийг яг одоо цэвэр харъя гэвэл яг ямар ч үйлс хийхгүйгээр бүх нүрийнхаа булчин сул тавьж агаад жоохон сонио харагдах ч одоо ингэж яж байгаа харах юм бол илүү одоо сайн тод харагдана. Тэгж жагаад тэрийгэ засч бодвол илүү илүү одоо жигдхэн харагдана. Би өмнө нь ингээд толинд харахад миний уруул зүгээр миний санамсаргүй явж байгаад авахсан зургнууд ингээд энэ тал руугаа илүү ингээд ийм дали юм шиг харагдаад ямар сони юм. Би ингээ өөрөө харахаар зүгээр ах юм. Яа зурган дээр ингээд байгаа юм л гэсэн чинь яг өөрөө ингээд толинд харахаар хүн нүрээ айгу засч харддаг юм байна. Тэгэхээр зүгээр санамсаргүй явж байхдаа хүн чинь ингээ бүх булчингаа цул тавьсан байж байхдаа ингээд яг харагдаад идсэн байхгүй. Тэгэхээр яг тэгж жагаад ер нь энэ талдаа би илүү зурах хэрэгтэй байна гэдгийг мэдэж авсан байгаа. Тэгэхээр та нар ч гэсэн бас мэдээд байгаарай. За тэгээд энэ хүү богинохон бичлэгийг үзсэнд маш их баярлалаа. Тэгээд цаашдаа би нэг иймэрхүү богинохон яг одоо хэсэгчилж нүрээ хэсэгчилж яаж будгаа заавал бас та нарт илүү ойлгомжтой богинохон товч тодорхой авах юм болоо гэж бодсон. Тэгээд дараагийн бичлэгээр дахин уулзъя. Bye.